Энэ Арслан намаас гаруусаа цуглуулж эхэлсэн байна л да. Засгийн газрыг хоцруулахтай холбоотой юу? Дэд сайд нараа эргэж харахгүй бол энэ бичгийн 5 дахь өдөр өргөн барина гэж дөнгөж сайн мэдээлээ. Тэгэхээр энэ дээр та Монгол Ардын намын гишүүний хувьд ямар байр суурьтай? Би нэгдүгээр тэр мэдээллийг аваагүй байна. За ер нь бол засгийн газрыг огцруулъя гэдэг юмыг Арц нам ярьж байгаа гэж ойлгосон тийм ээ. Тэгэхээр тэрийгээ сэдвэн бол дэд сайд нарыг томилсонтой холбоотой гэж ойлгосон. Огтоо бол засгийн газрын чинь 128 менежерийг чөлөөлөөд оронд нь сайд нартаа ажилтнууд юм болох. За яамдын ажлыг үргэлжлүүлэх хэрэг болох дэд сайд нараа томилж байгаа. Арц нам чинь саяхан энэ засгийн газарт байсан шүү дээ өөрсдөө. Бүгдөө л сайд нар байсан, дараа нар байсан хүмүүст. Тэр хүмүүсийн одоо зарим нь ч одоо томилсон ажлыг явж байгаа баг. Тэр менежерүүдийг чөлөөлөөд 30 тэрбум төгрөг хэмжиж байгаа юм байна. Энэ ч бас эдийн засгт хэрэгтэй хэл шүү дээ тийм ээ. За дэд сайдрыг томилоод нэг 800 гаруй сая төгрөгийн нэг зардал гарах юм уу та. Энэ 90 он маш их ялгаа байгаа биз. Манай Арцтай бол яг та тэгээд нөгөө улс төрчиг сэдв олдохгүй тэгэл тэрийгэл хөөцөлтөд явж байгаа. Хэрвээ засгийн өөрт байжсэн бол одоо наад чинь дэд сайдаа томилоод явж байгаа шүү дээ. Засгийн газарт байсан сайд нь өөрсдөө дэд сайд томилохгүй тэрийгээ судлаад явжсэн үнэн шүү дээ. Нам дотроо яриад одоо тэр хуулийн дээр оруулчихсан өөрсдөө хуулинд оруулсан дэд сайдраа дотроо параграф дотроо сонгуульчлал оруулж зарлцсан явж байсан гэж дуулдтыг. Тэгэл тийм л үстэй яг юм чинь улс төрч гэсэн шүмжлээд байна л да дарга нарын томилоод. Эн чин сайд нар чинь нэг талдаа их хурлын гишүүд хийгээд байна тийм ээ. Эн чин их хурлын чуулганд суух шаардлагатай байна. Байнгын ордын хуралдаанд орж асуулт хариултанд хариулах шаардлагатай байна. За яамн дээр ажиллаа өдөртөнд нь удирдах хэрэгтэй байна тийм ээ. За мөн одоо бас яамны чиглэлийн одоо зарим ажлуудад оролцох зайлшгүй шаардлага гардаг. Энэ дээр чинь нэг хүнийг одоо 4-5% хувилна гэж байхгүй. Үнэхээр дэд сайд гэдэг бол ачаа үрдэг. Энэ орлогч сайд тийм ээ. Ачаа үрж өөрөөр хэлбэл яамд байгаа олон ажлын хэсгүүдийг ахалж ажилдаг дэд сайдууд тавг саймж байгаа. Дээрээс нь сайд завгүй байнгын хороонд ирж асуултанд хариулсан тодорхой. Чин бүхэл зүйл дээр одоо сайд хүрч чадахгүй байх шүү дээ. Тэгэхээр энэ өөрөөр яг бодит амьдралын хувьд л хэрэгтэй ажил. Одоо ажлыг хийж байгаа хүн тийм. Үнэхээр Арц намд хаалгахгүй бол тэр дэд сайд гэдэг нэрийг сольчих юм хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр Арц намд менежер гэдэг нэрийг таалагдаад байгаа ч гэх. Тэгэхээр Арц намд зориулаад хөдөө аж ахуйн хяналтын менежер бөгөөд одоо дэд сайдын үүрэг гүйцэтгэгчтэй нэг тийм нэртэй болгож эдгээр маань тайвширч магадгүй. Бодит юмыг хэлэхэд хуулийн дээр нь байж байгаа өөртөө засагт байж байхдаа томилох гол явж ирсэн үнэн шүү дээ. Тэгээ сөрөг гүшний зүгээс ихтэй ажил мөн үү? Тэгээд сөрөг гүшнэл чүмжлэл байдаг үстэй тэгэл тэрийг л хийж байгаа. Эвлэн амьдрал хүндээ сая энэ ордны гадаа бас шаардлага хүргэлсэн л дээ намын бүлгүүдэд. Үнийн өсөөр шатхууны хомсдол гээд асуудал. Одоо яг намын бүлэгтэр энэ гэж ажлын хэсгийн орлоо орчод орж ирэх гэж намын бүлэгтэр өнөөдөр 3 асуудал хэлсэн чинь сая оюутлоготой холбоотой төр орооны тогтоолыг хэлцээд сая дууслаа. За одоо үдэж байгаа 2 асуудлын нэг нь татвартай холбоотой асуудал. Татварын орчныг сайжруулах, иргэдэд ээлтэй байлгах, аж ахуйн нэгжид өгж байгаа дарамтыг багасгах. За төсвийн одоо зохион байгуулалтын оновчтой болгох тал дээр одоо сангийн яам болон холбогдох байгууллагууд асуултанд хариулаад саналаа өгч. Тэгээд энэ асуудал эцэст дуусахаар байр суурь илэрхийлээ.